Хотын 2 дугаар орлогч Номин Чимэг улсын хурлын дарга Зандан шатрын куратор Чингэлтэй Сүхбаатар дүүрэгт нэр дэвшгээр горилж байгаа сурагтай. Нөхөр амар баясгалан хасын ган хоёг нараар крандуулж төрийн өндөр албан тушаалд заларсан тэрээр 21-с 22 онд улсын хурлын тамгын газрын тэргүүнд даргаар ажиллаж байгаад улсын хурлын даргын хуулийн асуудал хариуцсан зөвлөх болж Зандан шатрын хүнгэх шошготой болсон. Түүний нөхөр амар баясгал нь хуульч одоо оюу толгойн хууль эрх зүйн асуудал хариуцсан захирал бөгөөд хасын ган хоёгийн баруунгаар улс төрийн нөлөө бүхий эрхмүүдтэй муугийн харилцаатай. Тэр дунд нь улсын хурлын дарга Зандан шатар зүй ёсоор багтдаг. Зандан шатрын хүнгэгддэг төмөр төөмөг чөлөөлж оронд нь Номин Чимгийг томилоход нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэр өөрчлөгдөхгүй гэж улс төрийн хүрээнийхэн ярьж байсан ч үүнтэй холбоотой биз. Номин Чимэг Япон Америкт боловсрал эзэмссэн гэдэгч хотын орлогч дарга болсныхоо дараа нөгөө л улиг болсон 100 тараана гэдэг шийдэл ярьж онгоонд орж байсан. Саяхнаас хүний хувийн өмчигч зүгээр байхгүй хангаа зочид буудлыг нураана гэд байсан ч олонний анхаарлын төвд орох гэсэн түүний нэг тодорлол нь бололтой. Өөрөөр хэлбэл хизээч ажил хэрэг болохгүй гэдгийг нь мэдэж байсан ч горилж буй дүүргийнх нь нэг болох Сүхбаатарынханд таалагдах гэсэн нэг зал. Улсын хурлын даргын зөвлөх болонгуудаа л ардын намын дэргэдэх эмэгтэйчүүдийн холбооны удирдах зөвлөлд сонгогдсон үеэс нь л сонгуульд нэр дэвшиж магадгүй гэдэг тамга байсан нь ийхүү тодорхой болж байх шиг байна. Нилээд бэлэгжүү Номин Чимгийн гэр бүл 1.3 тэрбум төгрөгийн 3 орон сууц, 285 сая төгрөгийн Mercedes-Benz S350L, Lexus 570 маркийн 2 автомашинтай. Нийт 784 сая төгрөгийн хадгаламжтай ард санхүүгийн нэгдэл, үндэсний хөрөнгө оруулалтын сан, мандал даатгал, Rio Tinto, өмгөөллийн Номин энд Advocates компанид тус хувь эзэмшдгийг хэвлэлүүд онцлсан байна лээ. Улсын хурлын дарга хотын даргаар олонд танигдах шатаа хийж байгаа Номин Чимгийг улсын хурлын гишүүн болгох хэсгийг Чингэлтэй Сүхбаатар дүүргийнхэн шийднэ.